Хүүхэд үрийг хөгжүүлэх хичээл. Үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн 2015. Зохион байгуулагч Боловсрол соёл шинжлэх ухааны яам, багшийн мэргэжил дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв. За багш нь Ховд аймгийн 1-р сургуулиас ирсэн Баярмаа гэдэг багш байна. Та нартаа хүн байгалийн хичээлийг зохион явуулах болсондоо багш нь үнэхээр төлөөх баяртай байгаа. Та бүхэн минь идэвхтэй сайхан оролцоорой, амжилт хүсье хүүхдүүдтэй. За хүүхдүүдээ самбарт байгаа зургнуудыг ажиглаарай. Тэгэхээр зургнуудыг ажиглаж байгаарай багш та. Үгүй. За. За өөр. За. Багш эдний амьтдыг солилцсон шүү дээ. За. Одоо тэр багчин цаагаас одоо ойл амьд чадахгүй шүү дээ. Тийм болохоор усан амьд та байна. За. За тэгвэл багш ингээд загсаад ингээд яах юм бэ? За байрал солилцсон юм бэ. Өөр юу ажиглагдаад байна? Өөр юу одоо солигдсон байх шиг байна. За. Энэ бол байгаль орчин мөгөөр байгаль амьдарч байгаа ургаж байгаа ургуулсан юм. За. За энд юу байна? Юуны зураг байна? За, ямар амьтад амьдардаг юм бол? За, өөр. Баавгай. Олон төрлийн амьтан байдаг. Тэгээд баавгай, мазаалай тэгээд зарим нь бие биенийгээ иддэг, зарим нь бие биенийгээ иддэг. Тийм болохоор одоо загсыг тоож болшгүй. Ундаг байлаа. За миний хүү. За. Энэ говьцолд юу амьдардаг юм бол? Ямар амьтад амьдардаг юм бол? За. Тийм ээ. За өөр. За. Миний хүү бас илчтэй. 6-р багийн. За өөр нэмэх. Гүйл. За. Ямар мундаг мэддэг юм бэ? За одоо тэгвэл багш нь энэ охин маань надад юуг сануулсан бэлээ? Би юуныхаа байр суулччихэд байсан бэ? За одоо тэгвэл үүнийг одоо зөв байрлалд нь оруулъя. За багш та хин гэж хөө. За миний охин гарыг. За өөрөө гараад байрлуулчих. За тийм сургамал. За. Өөр нэмэх юу гэх юм бэ? Боснаас ихлээрээ. За. Одоо тэр тэнгисийн Энэ үү? За загас. тэнгистэй далайн дээр авах. За далаад амжих юм. За өөр. За миний охин. Тэр бүх болохоор тэр эзэн зүгийн даангаа бүх болохоор тэр ойд юм. За өөр нэмэх санаа за. За энэ эргүүс ойд дуу тий. За байр. За миний хүү. Энэ тэр усан дотор амьддаг тийм нөгөө юу нэг юм Загс за. Тэр ойд дотор амьддаг Далаад амжих юм. За тэгвэл бүгдээрээ нааш анхаарай. Энэ 3 зураг маань, энэ 3 амьтан маань хаана амьдардаг амьд гэсэн бэ та? За тэгвэл энэ ойд амьдарч байгаа энэ 3 маань ер нь одоо энэ яагаад энэ ойд амьдрах нэг орчныг сонгосон юм бол? За. хоол уусан ойд бас нуугдах газар. За. Энэ мах буудлын зөгцсөн болохоор. Ямар мандгийг өөр. Энд дасан дассан. За их мундаг байлаа. За. Тэр хочлон бүрсэн. За. Байгаль орчин гэр хоол моол хүүхдээ өсгөх. Их мундаг байлаа. За. За. Одоо амьтад өөрсдөөсөө зогцсон газартай амьдардаг. Хэвээ загсыг авч үзвэл хуурай газар байна гэж амьд чадахгүй. Яагаад? Яагаад гэвэл одоо загстай усан дэндүү одоо гэр нь тастай юм.
Аа. За өөр. Яагаад амьдраад байгаа Аа тий. хүнсэн. За. За тэгвэл ерөөсөө өнөөдөр бүгдээрээ бид нар маань нэг орчинд амьдрахдаа хоол хүнсээрээ хэрхэн холбоотой байдаг юм болоо гэдгийг үзэж судлаа. За бүгдээрээ амьд биеийн идэж хоолны тухай хоол юугаараа холбогддог вэ гэдэг хичээлийг үзье. За юу. За сэдвээ авчи. За бүгдээрээ энэ хичээлээрээ юу гэх юм бэ? За уншаарай. За энэ амьд биес маань эдгээр сүжээлээр хэрхэн холбогддог юм болоо гэдгийг завгар гаргамж тайлбарлаж сурнаа. За эдгээрийг сурах явцдаа тулгуур үг авчиж яагш нь за уншиж байгаарай. Энэ хичээлээр бид энэ үгийг энэ үгсийн утга мэдэж авах юм байна. За одоо бүгдээрээ ширээн дээр нь даалгавар 1 гээд энэ зургатуутай зүйл байгаа. Даалгавар багшийнхаа даалгаврыг ихлэ анхааралтай сонсоорой. За энэ зургийг энд 3 төрлийн зураг байгаа. Багийн нэг гишүүн бүр 3 өөр зураг аваад ажиглаа сууж байгаарай. За юу. За багийн ахлагч түүнийгээ тараалчих. За тараалчих. 3 өөр төрлийн зураг аваад ажиглаарай. Багийнх нь тараагаад өгөх шүү дээ. За гарч байгаа. Бүх зургаа тараасан уу тий? За. Энд дэш юм. Нэг хүүхэд 3 өөр зураг авна. Багийн нэг гишүүн 3 өөр зураг авна гэсэн шүү дээ. За ингээ багийнхаа гишүүд тараад өгч. За танайхан тараасан уу? За. Юуны зураг байсан бэ? За, эдгээр маань хаана амьдардаг амьтад вэ? Энэ 3 маань хаана амьдардаг? За, энэ 3 зургийг сайн ажиглаад ямар холбоо хамааралтай байна вэ? Түүнийг нь бодож байгаад дэвтэртээ наагаараа өгтөө тий. За 3 зураг авсан уу тий? За энэ 3 зургийг ямар холбоо хамааралтай байна вэ? Бачаад дэвтэртээ наадаа. За дэвтэртээ наачих юм ингээ. За дэвтрэн дээрээ наачих. Чиний бодлоор энэ 3 зураг ямар холбоо хамааралтай гэж бодож байна вэ? За левш нэзээ. Энэ 3 зураг нөгөө нэг зураг юм байна уу? Энэ 3 зураг ямар холбоо хамааралтай юм шиг вэ? Өвсөхийн төлөө. Өвсө богод. За. Өвс богод. За тэгэхээр өөртөө холбоо хамаарлаа. За чи энэ гурыг юу гэж бодож байгаа вэ? Энэ өвсөр хэн хаалдаг лээ. За өөрөөр наачих.
За наасна хүүхдүүдээ. За. Хэн багштай ямар холбоо хамааралтай байсан бэ? За миний хүү. Энэ гурван тавиад байдаг. За, өөр яаж холбоо хамаарлаар нь хамааруулсан бэ? Тэгээд уг нь үсийг иддэг. Харин индустри гэж хамааруулсан юм уу? Их мундаг байлаа. За тэгвэл самбарт манай энэ ойн орчин дээр бас энэ гурван зураг маань байгаа тийм ээ. За энийг хэн багштай энэ идэж хоолоор нь холбож өгөх үү? За миний хүү гараад иртээ багштай. За гараад иртээ. За энэ гурван зургаа идэж хоолоор нь нуруунд хүрэх газар нь тавиад байгаа. За чи сая энэ гурван зургийг яаж хамааруулсан бэлээ? Өөрөөр наачих. Энэ зургийг ингээ авч байгаа. Тэгэхээр басан лээ. За энэ хэсэгт наачих юм яах вэ? За та нарынхаа санал нийлж гинэ үү? За нэг хөө тайлбарлаарай өөрөөхөө. Эснийг. За. Яг тэгэхээр богын өмнө үүс тавьсан гэхээр бог өвсийг иддэг. Энд чи яг эрвсийн өмнө бас богыг тавьсан гэхээр эрвс бас богыг иддэг. За. Тийм ахцаа иддэг. Их мундаг санаа байлаа. За өөр. За миний хүү яасан бэ? За. Найд чи амдан байгалийн үед яваад байгаа. За. Энэ одоо энэ эрвс нь ихэд нөгөө бугаад нь араа буг нь өвсөө гэж тижээл ав. Тийм болохоор ихэд энэ эрвс эцгийг эцгийн дараа өгөх үед өөрийнх нь би маш хүчтэй завдардаг. За. Тэгээд зургамлыг илүү хүчтэй оргуулад тосолдог. Тэгээд буг нь идээд тэгээд дараа чи эрвсийн нөр төлн идээд тэгээд эргээд байгалийн үед нь явж байгаа. Ямар мундаг юм бэ? Энэ гурав ерөөсөө гурлаа холбоотой юм байна, холбоо хамааралтай юм байна гэдгийг энэ хүү маань та гэдэгт үнэхээр сайн мэдээллээ. За миний хүүд ямар бодлоо? Хоёулаа өөр идэв шиг тижээлтэй. За. Богоны өвс наагаар нэрэ ирүүс нь юу махчин юм гэж надад их зөв санаа, маш зөв санаа байлаа. За тэгвэл энэ гурав маань гуруулаа холбогдоод байна гэсэн тийм ээ. За тэгвэл багш нь ингээд холбоо хамаарлыг сумаар гэж байгаа л да. За. Манай ангийнхан ургамлыг хэн идэнэ гэсэн бэ? За тэгээд бугаар юу хоолно гэсэн бэлээ? За үнээс хойш идэх биш хоол тижэл юм чин бүгдээрээ хоолно гэж яриа шүү. За яа. За тэгвэл энэ эрвс ургамлыг илүү хүчтэй оруулах. За энэ эрвс ер нь мөнхийн амьтан билүү? За энэ маань яах вэ? Энэ эрвс нөгөө одоо нас бэг үзээ эрвсүүд нь өөрсдөө эзэд хийж байгаа. Тэгээд өөрөө өхөн. За өхөн. Тэгээд одоо яах юм бол үхэхээр юу үлдэх вэ? За миний хүн ямар бодлоо? Юусэн өхөн нөгөө юу насаараа би энэ насаараа нөгөө юу байгаад ингэж нөгөө бардаа авдаг. За одоо энд үхээд энэ ард нь юу үлдэх вэ? За. Үхээд энэний ард ясан юм уу? Ясан үлдэх баг. За. Махнууд нь эзэн өөрхөн махнууд нь тэгээд газар даа шингэж адилхан бордоо авдаг. За. За тэгвэл энэ сэг зэмээр нь ямар амьтаа хоолт мах тэр үлдэнэ гэдэг байгааг багш сэг зэм. За сэг зэмээр нь ямар амьтаа хоолох вэ? Одоо махчин жигүүрдэн гэдэг махчин амьтад. За өөр. Сайн байна. За өөр. За. Тэр сэг зэмээр нь ямар амьтаа хоолно гэвэл ялангуяа өртөлөө хоолдог баг. За өртөнгөд хоолох юм байна нэг сэг зэм. Урсаад ороод ирэхээр тэр бордоо болно. Бордоог нь өтөөдөж нөгөө марч хийдэг тэр дараа улам хүчтэй болоод тэгээд ургамлыг ургуул. Энэ хүү маань ургамал урахад юу нөлөөдөг гэж байна уу? Ургамал юугаар хоолдог гэж сая хүү маань? За. Багш одоо амьтад улам өгсөөр байгаль муугаар нөлөөлнө. За. Ганцхан тэр үгтэй ингэж байгалийн ингэ цэвэрлэх маш олон нөгөө байгалийн цэвэрлдэг. Тийм болохоор үгтэй байгаль сайн нөлөөлдөг. За энэ ургамал урахад нөлөөлнө гэсэн санаа юм тийм ээ. За одоо тэгвэл багш танаас хараа. Энэ эрвс маань юугаар хоололсон бэ? За өөр ямар юмнаар хоолж болох вэ? За нөхөө.
талын өнөг туулай юм. Маш зөв байна шүү дээ. Зүйтэй. За өөр. За минийхөө. Өөрөөсөө сул дараа юм. Ямар мундаг юм бэ? За өөр. За тэгэхээр энэ маань ямар идэгчтэй юм бол? За тэгвэл одоо энэ бууг маань юугаар хааллах юм болоо? Үс тэжээлээр хааллахаар ямар идэгчтэй? За тэгвэл ургамал маань юугаар хаална гэсэн мөлий бид сая ярьсан. Энэ үр толгой маань ургамал хааллах нөхцөлийг бүр дөөлж өгч байгаа юм байна. За. Үүчийг идэхээр нөгөө юу бас шээсэн нөгөө юу болохгүй бордоо. Ямар мундаг. Тэгээ бордоо яах юм? Бордоо маань ургамлыг хааллах. Их идэж тэжээл нь болж байгаа юм байна. Тэгвэл энэ дөрөв маань холбоотой байна уу хүмүүдээ? Холбоотой. Юугаараа холбогдсон бэ? За одоо тэгвэл дэвтэртээ байрлуулсан. Дэвтэртээ наасан. Энэ идэж тэжээлийн холбоон дээрээ энэ тулгуур үгээ байрлуулах та. Тулгуур үгээ байрлуулаарай. За самбарт хэн байрлуулах вэ? Самбарт эдгээр үсээ. За минийхэн гараад. За тэр арай их. За бус нь дэвтэртээ байрлуулаарай. За бус нь дэвтэртээ бичээрэй. Ургамал маань. За миний ах их мундаг байлаа. За өөр. За энэ та нарын санал нийлж байна уу хүмүүдээ? За яагаад вэ? За энэ үт хархаа гэсэн бэ? За. Ургамлын орон. За өөрөө гараа байрлуулчих юм. За та бүгдийнхээ санал нийлж байна уу хүмүүдээ? За тэгвэл энэ маань ямар идэгчтэн болж таарав? За одоо тэгэхээр багш та нараас нэг асуултыг асууя. Хэрвээ энэ дөрвөн холбоо хэлхийнээс маань ирвэс байхгүй бол яах вэ? Ирвэс энэ байгаль дээр махчин ирвэс буюу махан идэгчтэн маань байхгүй бол яах вэ? За боддоо. За. Ирвэс байхгүй бол энэ зарим антай зүгээр явж байгаа. За, өөрхөнд ямар бодол байна? За. Маш ихээр их амтнууд. За, өөр. За. Байгалийн хэрэглэлт байхгүй бол. Ямар мундаг чухал санаа вэ? За, өөр. Одоо махчин амтнууд чи одоо өвгцэн амтнууд одоо өвчтэй өвгцэн амтнуудыг ингээд цэвэрлэж ингээд идэж чоноос мах одоо мах идэгчтэн. За. За, өөр. За, миний хувьд ямар бодол вэ? За ерөөс манай ангийнхан бүгдээр санал нэг байна. Өөр энэс өөрөөр бодолтой юм байна. За. Энэ ургамал байхгүй дөрмөнийхөө шиг байхад өвчгөө. Тэгвэл ганцхан зүйл дотор тосом энэ одоо энэ ирүүс байхгүй бол би энэ задарч ургамал ногоолохгүй ургамал ногоо Ямар мундаг. тэгээд өртөн нөгөө тэр сэрийг хан тааш шигтэр сэрийг бэлдэж чадахгүй тэгээд энэ өртөн өхөн Ямар мундаг чухал санаа вэ? За. тэгээд ургамал ургахаа болоод тэгээд буугчсан өхөн. За их сайн байл. Али чамд бас нэмэх санаа байна уу? За. За. Би намнаас өвчтөөсөн. Чамд асуудалтай араас өвч би бүгд асуудалтай. За. За баярлалаа. За тэгвэл өвсөн идэгчтэн минь
өвсөн идэвхтэй байхгүй бол ер нь яах вэ энэ байгаль дэлхий маань. За бодоод үзье. Бүгдээрээ бодож байгаа. Бодлоод хэвчлээд хариулаарай гэж та. За. Махад штнэ бас барьж иддэг ба. Гэхдээ өвсөн штнэ барьж идэхэд илүү амар байдаг байх гэдэг. Тийм болохоор махад штнэ маань идэх хоол байхгүй. Тэгээд энэ амьтдын доторх нэг амьтдын ингэж зогсох. За өөр хинд үүнээс өөр бас бодлоо нөө. За. Өвсөн идэгчтэн байхгүй махын идэгчтэн өвсөн идэгчтэй ийж чадахгүй өвчин гэж бодож байна. Бас ургамал амар. За санал нийлж гин үү? Өөр санаатай бодлоо за. Энэ махын идэгч өвсөн идэгчтнээ идэхгүй бол Аха. өөрийнх нь өхөн штэ. За. Тэгээд бүх бар ерөөс мөрөс энэ аратан амьтад бүгдээрээ өгөх тусам ургамал нөгөө их ургана. За. Тэгэхэд баяраа. Тэгээд их ургах тусмаа нөгөө юу ургамлыг дийлж чадсан байхгүй хитрхи их бол нөгөө тэгээд энэ дэлхий дээр ямар ч амьтад байхгүй болно. Ямар мундаг юм бэ? За ийм бодолтой юм байна. Их чухал мэдээллийг өглөө. За тэгвэл ургамал байхгүй бол яасан юм? Ургамал ер нь ургадаггүй байвал энэ амьтд маань яах вэ? За. Өвсөн идэж үгүй хоол хүснэ байхгүй. За өөр хинд ямар бодлоо? За. Өвсөн одоо ургамал байхгүй бол өвсөн идэгчтэн хоол идэж чадахгүй. Тэгээд махад идэгчтэн маань бас нөгөө өвсөн идэгчтэн хоол идэж чадахгүй болохоор ургамлаа идэж чадахгүй болохоор өхөн махад идэгчтэн маань өвсөн идэгчтэн гэдэг болохоор бас өхөн тэгээд үт хорхоод бас идэх юм болох үт хорхоод ч гэсэн өгөж энэ хийдэг ямар ч юм тэнгүй болно. За их мундаг санаа. Өөр хинд ямар шин өөрөөр энээс өөрөөр бас бодол. За нэг үе би. Ургамал байхгүй гэдэг энэ сайхан агаар амьсгаж чадахгүй. За тэр ахинд ямар бодлоо? Санаа адилхан байсан уу те? За чамд өөр бодлоо юу? За өөр. За миний ахинд ямар бодлоо? Энэ ургамал байхгүй байхлаа гэж яагаад гэвэл юу нөгөө өвсөн хатчихсан. За тэгвэл ерөөсөө энэ дөрвөн хэлхийнээс хамгийн чухал нь алиг гэж бодож байна. Та нар бодлоороо. Өт гэж бодож байна. Өөр. За. Энэ бүгдээрээ чухал. Нэг нь байхгүй бол бусдууд нь за би юу ч яагаад гэсэн гэж хэлэхгүй. Ургамал яахгүй гэсэн эдгээр Өвчнөө дараа бидний цэгэр нь хоол хийстэй. Цэгэр нь хоолсны дараа тэр ургамал нь дахиад ургана. За тэгээд өөр хин дээр бодлоо. За. Юу? Аха. За гэхэд би уус гэдэг нь яа. Ургамал дахиад нөө хамаагүй багтаачаа өвсөн тийчээр хоолж чадахгүй тэгээд малчнаар нь сүү агаахгүй болчихсон тэгээд цагаан идэх. Маш зүйтэй. Надад ургамал байх хамгийн чухал гэж бодож байна. Ургамал байхгүй бол өвсөн тийжээс нь үгүй. Тэгээ бас маханд идэж ямар ч мах авч чадахгүй гэж байна. за энэ санаа хэлээ. За ерөөсөө хамгийн энэ эвдэрч бижээний хэлгэн маань тэгэхээр юугаар хэлнэ гэж бодож байна. Ургамал байхгүй бол Өвсөн Хоёр минутын хугацаа өгчий. За үүнийгээ бас тэмдэгтэрэн дээр наагаараа заа юу. Даалгавраа гүйцэтгэгчид тэмдэгтэрэн дээр наагаараа. За урамлаарч ихэн хаалдаг лээ өөр. Чиний мэдчихэв. За тавааш малаар хин хаалж болох. За чомны өгсөн сэг зэм хаана ч. Хин мэддэг лээ нэг чинь. Хорхоо. За. Ой. Яна. Түшлэх болтгүй. За.
Дэлхийг үүсгэхэд анхаарч. За тэтгэн дээр наач. Багшаасаа тусламж авах уу? За абдомин дуур явж чам. Дуу чаны үрдээс зэмэр юм авах тийм. Хийчихсэн юм а тий. За хугацаа маань одоо дуусч байгаа. За танаа багийнхан болж гинөө. Тий дэвтрэн дээрээ наачих. Үүсгэсэн даалгавраа дэвтэр дээрээ наагараа. За ургамлаар хэн хавдаг ямар амтаа хавдаг тий? Ургамлаар ургамлаар ч ямаа таваа шумал өөр ямар амттай. Тэрүүгээр хэн хавдаг тий? Гэт тийм ч юм тий. Тийм их үсгэж байгаа байхгүй. За. Өөрсдийнхөө бодлоо ичиж байгаарай. За танах ичиж юм аа за. За хугацаа дууслаа. Хийсэн даалгавраа дэвтэртээ наачаараа өгтөө те. Чинд энэ микрофон ингэж ихтэй хянслах та. Яасан бэ гэж. Энэ утсан таталтаад уучлаа. За хин эвчтэжлийн хэлхийг үүсгэсэн хэлхийгээ уншиж өгөх вэ найзуудаа. За. Би ургамлаас ихлүүлээд үхэр ургамл иддэг ухаас үхээс томсон. Дараа нь чон яагаад гэвэл маха идчихсэн. Тэгээд чон үхсдээ дараа хорхоо ингээ хоолдог. Тэгээд тэрүүгээр одоо таны хэлхээ бордоо гаргаж Ургамлыг хоолсон тийм ээ. Баярлалаа. За одоо бүгдээрээ яг үүсгэсэн хэлхээгээ л уншаа авчаарай заа юу. За ургамл таван усан малын нэг морийг идсэн. Харин морийг болохоор хүмүүс алж иддэг болохоор би хүн гэж ütсэн. За тэгээд хүнийг өвчнөр ч юм уу эсвэл нас ахингууд өгөхлөөр нь өгдөж тэгээд махын өдөж тэгээд ургамланд бардоо болдог. ямар мундаг гоё хэлхээ их чухал хэлхээ захиасан байна. За танах яач юм шиг шүү дээ. Ургамлын нүуний гөрөөс иддэг. За бас жоо хэлээрээ. Гөрөөсний өвсөн тэжээлж болохоор харин гөрөөсийн шилүүс идэн шилүүс нь болохоор махчин тэжээлтэй. Мах идчихтэн. Харин шилүүсийг өгөх бусад тархаанууд нүуний зурлаж дөнгөж өгөх бусад тархаануудын бааш ясаар бордоо болдог. За их сайн байлаа. За танай багаас нэг гишүүнийг уншуулчих. За. Харин чон аяг гам Ургамал их сайн ургалах нэ. За миний хүү өөрсөн хэлхийг уншия. Би эхлээд ургамалгийн үгийг бичсэн байсан. Дараа нь тэгээд аргал гэж бичсэн. Аргал чи нөгөө амтан биш нөгөө малын нөгөө баас биш нөгөө аргал гэж амтан байдаг. Тэгээд би дараа нь чон гэж бичсэн. Чон чи махчин амтан болохоор дараа нь би тэр шиг адилхан өт орхоо гэж бичсэн. Өт орхооны адилхан бас би нөгөө мах захын ирээд тэгээд ургамал болж ургадаг. За бүгдээрээ их мундаг сайхан гоё одоо яг өөртөөхөө мэдж байгаа амьдтаар эдгэж тижээлийн хэлхийг үүсгэлээ. Их мундаг байлаа. За одоо багш нь нэгэн даалгаврыг өгье. За ширээн дээр нь бүдүүвчийг тавьсан байгаа. Даалгавраа анхааралтай сонсоорой. Энэ бүдүүвчэнд энэ дугтуунд байгаа амьтдыг багаараа ярилцаад эдгэж тижээлийн хэлхээ үүсгээд энэ орчиндоо аль орчны амьтдын эдгэж тижээлийн хэлхээ үүсгэснээ байрлуулаарай. За юу. За мэднэ. Багийн сайхан тайлбарлаж би биэндээ тайлбарлаж өгөөрэй. За юу. За танах даалгавар ойлгосноо. Ингээд юм тий. Ой, цааш нь скош наагаад өгөө. За үүсгэсэн хэлхээгээ энэ орчны
Айл орчныхын амьтдын эдэж сэжээлийн хэлхээ үүсгэснээрээ байрлуулаараа багийн нэг сурагчдад аваа гаргуулж штэ. За энэ зургнуудыг гүшин ингэж. За ингэж. За үүсгэсэн хэлхээгээ дорно авч. Танах энэ орчныг хайсан юм уу тий? За гинэч. Манай өөрөө албатай байгуулагч. Танах айл орчий. Байгаль. За. За танах айл орчий. Цөл Хээш тал юм бэ тий? За. Энийг гүшин энэ дээр наа. За одоо багийн ахлагчид өөрсдийн үүсгэсэн эдэж сэжээлийн хэлхээгээ тайлбарлан заяа. За багийн ахлагчдыг урьж байна гшин. За энэ багийн энэ хэний багийнх вэ? Танай багийнх вэ? За танай багаас. манай үеийнх юм байна. За ийшээ зогсчих юм хөө. За бус найзууд нь эдний багийнхнаас асуух асуулт байвал бас асууж болно шүү. За ингэж зогсчих. Энд манай үеийнх хийсэн хэлхээ холбоо байна. За. Тэгээд энэ хэлхээ холбоогоор бид эхлээд байгаль орчин байршуулсан. За тэгвэл Найзуудаа сонсоорой. эхлээд байгаль орчин байж ич буг зээрмээр хоолоо идэж шижээл авч тарган марган болно. Тарган болсныхаа дараа энэ араатан амьтад өөрсдийнхөө энэ зээр буг муугыг идэж хооллож эдэн бас өгснийхэн дараа энэ сэгээр нь хооллдог. Энэ сэгээр нь хооллосныхын дараа энэ бааш шээс нь ийм ургамал болж өргөдөг. Тэгээд энэ байгалийн дөрвөн хэлхээ холбоо байгаа. Баярлаа. Мундаг байлаа танаа багийнхан. За. За эдний багийнхан. Өөртөө жоох ээжтэй зогсчих тоо. За. Махад шитнүүд маань чон нэгнүүд идэж эзнээр чон нэгнүүд сэгээр нь өтөрхөө шилжмэр маань хоолдог үзэл өтөрхөө өнчөд тавьсан. Тэгээд тэдгээр баашээсээ гаргаж бордоо тэр Бордож. Ургамлыг хооллож, ургамал ургах нөхцөлийг баярлаа. Мундаг байлаа. За дараагийн багийнхан. манай багийн хэлхээ холбоо энд үжин тэгээд бид нэг энэ ургамлаа яагаад хэмжээний тавьсан бэ гэхээр энэ Ургамлаад байгалийн иргэлтэнд маань ургамал хамгийн ихэнд байх ёстой болох гэж бодсон. Тэгээд ургамлаа тавьсан дараа нь туулаад энэ хөөрдөн бяцхан туулаад тавьсан туулаа маань ургамлаад ургамлаа идэж хооллож хоолдог. Тэгээд энэ үнэг маань авахад туулаагаа идэж үнэг маань өгвөл үт хохоо маань үнэгийнхаа сэг зэмээр баасаа гаргадаг. Тэгээд баас шээшээ гаргаснаар энэ ургамал маань дэлгэрч за бордоо эсгэж эргэлдэж явдаг учраас ингэж хэлсэн байгаа. баярлаа. Мундаг байна. За танаа багийнхан. Яагаад хамгийн түрүүнд ургамал өвсөө тавьсан бэ гэхээр нөгөө өвсөн тижээлнүүд чинь ингээ ургамал өвсөө иддэг. Тэгээд ургамал өвс хамгийн ихэн байх хэрэгтэй. Тэгээд хэрвээ энэ ургамал өвсөн тижээлнүүд нь энэ махчин идчихнүүд махан тижээлнүүд нь өвсөө идэж тэгээд сэг зэвэн ут хорхоо идэж За махан идэвчтэн идэж явах явцдаа махан идэвчтэн маань өвсөн тижээлтний идэж явах явцад бас сэг зэм нь үлдэнтэй. Түүгээр нь яах вэ? ут хорхоо хооллож бааш шээсээр нь Ут хорхоо маань ургамал ургах нөхцөлийг бүрдүүлж бордоог дэлгэрч. За тэр ургамлыг ургах нөхцөлийг бүрдүүлдэг юм аа. За баярлалаа. За манай багийн хийсэн зүйл бол энэ манай баг болохоор хэд тал хийсэн буюу ингээд манай эхлээд ингээд өвсийг тавьсан. Тэгээ дараа нь болохоор энэ морноос ингээд өвсөж идээд тэгээд хооллоод
хоолой таргаж таргахаар чон ингээд мороор хоололдог. Тэгээд хоолгоор энд бас сэгдэм үлдэн. Тэгээд тэрийг нь өв торхооны идэх. Торхоо хоол. Тэгээд бас ингээд өв торхоо нь бас энэ илүүл үндэс бас хэрэггүй үнцийг бас иддэг. Тэгээд бас байгалаа өөрчдөг. Хөрсийг сэргэжүүлнэ их мундаг байлаа. Чи их чухал санаа хэлээ баярлаа. За дараагийн ха. Бид нар хамгийн эхлээд яагаад урамлаа тавьсан бэ гэвэл бацхан шоу маань урамлаа иддэг юм л гэж бодсон. За. Тэгээд махчин загас маань энэ бацхан шоуг идэх. Тэгээд махчин загас өгөхээр усны өв торхойн алгаар махчны юу цэгийг идэж Усан дотор бас өв торхоо байдаг байх нь вэ тий. За баярлалаа хүүхдүүдээ. За миний хүүд нэг зүйл асуух зүйл байна гэж байна. Тэг урамл ногоогоор хаалгаддаг гэдэг тийм нэг юу хэлсэн шүү дээ. Таваагийн. За миний хүү өөр зурган дээр гаргачих. За. Зөвшөө. Урамл ногоогоор хаалгаддаг гэдэг надад нэг сонир санагдлаа. За асуух зүйл байна найзнаас. За эдний багийнхаа яагаад ингэсэн бол яагаад энэ замгаар пингвинийг хоолно гэсэн болоо гэж найз маань асууж байна. За танаа багийнхаа юу гэж бодож холбосон бэ? За минь бас хэлчих. За. Би нэг гадаг туслаад одоо энэ хойд бас үйл дургад одоо хүүтэн дургад урмал байдаг. За. Цасан доор бас урмал байдаг. Тэгээд пингвин маань хооллох байх гэж юу? За өөр танаа багийнхан бол одоо пингвин үүс идээд ингэн гэсэн үү те өөрсдөө пингвин их загас идэх шүү дээ. За тэгэхээр одоо яаж байрлуулах вэ? Чиний бодлоо? Яасан нэ чан хэлдэг шүү дээ. усны өв оромтой усны өв За тэгвэл та нарынхаар энэ яаж байрлана гэж бодож байна? Эдний идэж тэжээлийн хэлхээгээл гайхаад байна л да хүүхдүүд. За минийх өөрөө босоод нэг энийг яачих вэ? Өөрөөр салаад үстэй найзад маань гайхаад байна л да. Сольж байна. За энэ намаг байгаа штэ үүстэй усны үндэс намгаар хэн хаалгах юм бол замгаар үнэхээр замгаар хоололдог. Тэгээд энэ жирийн загас алга. Нэгдгээр энэ бол далайн орчин байна л да. За. далайн орчин. Тэгээд пингвинийг чи бол за чи өөрөөр байрлал яаж байна гэж бодож байна. Энэ зөв замгаар хаана байх вэ? Энэ ер нь энэ замгаар ямар амттай холдох вэ? Пингвин биш юм аа гэхэд өөр аль амттай байгаа бол чинийхаар чи энэ хоёрыг л байрлуулах гэдэг юм байна л да. Зөв. Авчиж болно шүү дээ. Сани байрлах нэг бодлоор энэ үүд хорхооны дуу. Яг. За. Миний бодлоор юу ч ингэж байх хаа гэж бодож байна. За өөр бодлоо хөхтэй нөө. За чамд ямар бодлоо. Бидний энэ хэлхээгээл хүүхдүүд маань гайхаад байгаа юм л да. За өөрөөр бодлоо. За. Тэнтэй. За миний хөхлөгийг тайлбарлаад өгч. За. энэ замгийн усны өв торхоо идэх. Тэгээд усны өв торхоогийн пингвин идэх гоо махтан заасан пингвинийг идэх. За гэж бодож байна тий. За ингээд энэ хэлхийг та хэд бас дахид сайн өөрсдөө гэртээ хараад бас судлаараа заа юу. Бид хэдийн бодол бол өөр байгаа учраас. За тэгэхээр эхлээд бид энэ ойд амьдрдаг амьтдаа идэж тижээлэр нь энэ гурван маань холбоотой байна гэд байрлуулсан. За тэгвэл энд нэг гурван амьтныг очроо тавьсан байгаа шүү дээ. Энэ маань ер нь идэж тижээлэр нь яаж холбогдно гэж бодож байна та хэд. За Энд чижээнээр наад чи одоо ингээд наад чи махчин дөө. За.
Энэ бол жижиг загсан байна л да. За. Жижиг загас нь бол багч юм биш. Нөгөө усанд орох байдаг, ургадаг, ургамлаар хоолдог. За. За тэгээ энийгээр одоо хин холох бол энэ гурваас Энэ гурваас бол одоо тэр загсаж байгаа тэр цэнхэр загас. энийг үү? За би байлгаач. За. Наа чи зөв. Тэгэхээр наа чи тэрийг хараа хооллоо. За. Тэгээд Хоолныхаа дараа нөгөөх нь бас хооллоо баг. энэ том загас маань энийгээр хоолох юм уу тий? За. Энийг өдөртөө дараа энийг идээд хараа тэр загсыг энэ загс идэх байх гэж бодож байна. За их мөрөөс байлаа. За бид өнөөдөр амьд биеийн эдэж тэжээлийн холбоо хичээлээрээ өнөөдрийн хичээлээр чи юуг мэдэж авсан бэ? Энэ тухайга бодоод нэг өгүүлбэрээр багштай ярьж өгөөрэй. За. За нэхэн. Маш сайн байлаа. За. Би байгаад ингээд дандаа ингэж эргэлдэж явдаг. Ямар сайн. За. Би эндээс амьсгийн ижил тишэл хоол хонсыг яаж өөрсдөө бас байгалийн хэлхийг холбоод яаж өдөр болгон иргэдгийг ойлгож авлаа. Дээрс нь амьтдын хоол хүнсийг ойлгож авлаа. Ямар нэг амьтдыг тийж хоол хүнсийг мэдэхгүй бол тийж хэрэггүй. За баярлалаа. Өөр. За. Би өнөөдөр байгалийн иргэл гэж байдгүй байх гэж бодсон. Үсэн тэжээлтэн нэдэд энэ үсэн тэжээлтэн махаа идэшнийхаа секцээр нүрт хоолдог гэдгийг мэдээгүй. Тэгээд найз нар маань яриад ярьсан би тэрийг суугаад бодсон чинь нэрээ тийм юм шиг санагдсан. За их баярлалаа. За өнөөдөр юу хийсэн бэ? Нэг өгүүлбэрээр. Би өнөөдөр мэдэж авсан. Би өстөөс нь одоо сонсоготой ажлын иргэлт байдаг юм гэж юусаа бодож ирсэн. Тэгээд дараа нэг хичээлийн үзгээ иргэлт байдаг гэж хэлдэг бас. За баярлалаа. За. Байгуулагч ямар хатгаа. За. Байгаль юу гэдэг юм бас амьтдын талаар ойлгох. За. Өөр зам нөхөн. Уснаас ихээ Өөрсдөө үнэлээ. Өөрийгөө үнэлэхдээ хамгийн би үнэхээр сайн ойлгосон шүү багшаа гэвэл өөрийгөө үнэлээрээ би дунд зэрэгэл байлаа. Багшаа надад бас асуух зүйл байсан шүү. Би арай дундуурхан ойлголоо гэвэл өөрийгөө үнэлээ. За бодъё. Өөрийгөө эхлээд 1 минут бодоорой. Өөрийгөө юу гэж бодож байна вэ? За. Эдгэж тижээлээрээ холбогддог байгалийн амьтад маань харилцан холбоо эхлэхээтэй байдгаа гэдгийг манай ангийнхан мэдсэн байна гэж байна. За ингээд өөрийгөө үнэлээ. За өөрөөрөө фидбек өргөрөө 1 2 3. За шүрч та. За миний охин бас чагштай багш нь асуух зүйл байна. За яасан бэ? Юуг нь яриасан? Дундуур ойлгоогүй. Өөр чи асуух зүйл байсан уу? Чадаагүй дээ үнэлсэн юм уу тий? За өөр алийг хуруугаар өргөжээ. За. За. За миний охин. Багш нь бас ингээд асууж амжааг байлаа уучлаарай гэж та. За. За илүү. За уг нь бол хэлэх санаа их байсан боловч. За. За миний охин. Хэлэх санаа их байсан бол би өөртөө жоохон зөрөхгүйсэн болохоор хэлж чаддаг болохоор би өөрийгөө дундуур хэлсэн. За. За тэгээ найзуудаа бас ярих зүйлээ хэлж өгөөрэй заа юу. За тэгэхээр за. Багшаа асуусан нэг тийм сайн харуулж чадаагүй. Уг нь бол өөрөө чи яг амьд биеийн эдгэрчлийн ихээ гэж юу вэ гэдгийг ойлгосноо? Харилцан ер нь өөрийгөө юу гэж амжиж вэ? Тэр талаараа л өөрийгөө үнэлнэ. За. За тэгэхээр багш танараас нэг зүйлийг асууя. Хүн ер нь ямар эдгэрчтэй юм бэ?
Та нар юу гэж боддог вэ? Тэгвэл өөр бас холино гэдэгтэн байдаг болов түүнийг гэрэн даалгаж зөндөө олон зүйл мэдээллийг судалж ирээд найзуудаа тайлбарлаж өгөөрэй заяа. Хичээлдээ идэвхтэй оролцсон 4-р ангийнхандаа багш нь маш их баярлалаа. Баярлалаа хүүхдүүдээ. Хичээл заасан баярлалаа. За баярлалаа. Тэр